Алдартай жүжигчид болон дуучид хамгийн өндөр орлого олсон, хамгийн их цомог борлуулсан гэх шалтгаануудаар Гиннесийн номонд бичигдэх нь бий. Гэхдээ зарим нь тун ер бусын аргаар энэхүү номонд орсон байдаг. Ингээд тэдгээр одуудын хэрхэн дээд амжилт тогтоож байсныг хамтдаа сонирхцгоё. Жүжигчин Дуэйн Джонсон. Алдарт жүжигчин Дуэйн Джонсон Гиннесийн номонд 3 удаа бичигдэж байжээ. Тэрээр 2007 онд King of Scorpions киноны дүрд тоглож 5.5 сая долларын цалин авснаар хамгийн өндөр орлого олсон гол дүрийн жүжигчнэр шалгарч байсан юм. Харин 2015 онд Лондонд болсон Сан Андреас киноны нээлтийн үеэр жүжигчин маань өөрийн гар утсаараа 3 минутын турш 105 фентигээ селфи хийж дахин дээд амжилтын эзэн болжээ. Энэхүү амжилтыг эвдэхийн тулд Дуэйн Джонсон зургаа ямар ч сарнилтгүй тод авах ёстой байсан гэ. Мөн 2 жилийн дараа тэрээр их хэмжээний буюу бараг 245 кг дүрдэг сүмсийг бэлтгэж тэрийг орон гэргүй хүмүүст хоол тараадаг Лос Анжелесын нэгэн ашигын бус байгууллагад хандивалжээ. Жүжигчин Бен Стиллер 2016 онд Лондон дахь Model Mail 2 киноныхаа нээлтийн үеэр жүжигчин Бен Стиллер дэлхийн хамгийн урт селфиний гарыг ашиглаж зураг авчээ. Тэргүй гар нь 856 метрийн урттай бөгөөд цонх угаагчийн бариулаар хийгдсэн гэж. Улмаар тус үйл ажиллагаанд оролцож байсан Гиннесийн номын төлөөлөгч түүнд амжилтыг нь баталж гэрчлэгийг гардуулсан байна. Pharrell Williams 2013 оны намар Америкийн дуучин Pharrell Williams хөгжмийн түүхэнд хамгийн урт буюу 24 цаг үргэлжлэх видео клипийг хийжээ. Энэ хугацаанд 4 минутын урттай тус дуу 360 удаа давтагдаж явдаг байна. Клипэн дээр энгийн иргэд алдартнууд гээд маш олон хүмүүс бүжиглэж буугаар гардаг бөгөөд үүнийг бүднээр нь цахим сайтад байршуулсан байна. Гэхдээ одоогоор энэхүү сайт нь ажиллахгүй байгаа бөгөөд та эхний 4 цагийг таслаж авсан бичлэгийг YouTube-ээс үзэх боломжтой юм байна. Eminem Marshall Bruce буюу алдарт рэпер Eminem нь 2013 онд Rap God дууныхаа ачаар Гиннесийн номонд бичигдэж байжээ. 6 минут үргэлжлэх энэхүү дуундаа тэрээр 1560 үг хэлдэг гэжээ. Тэгэхээр Eminem нэг бадагтаа 97 үгийг 15 секундэд хэлсэн гэсэн үг. Snoop Dogg 2018 онд Америкийн рэпер Snoop Dogg дэлхийн хамгийн том хэмжээний коктейлийг хийснээр Гиннесийн номонд бичигдэж байжээ. Тэрээр Paradise коктейлийг хийхдээ 315 литр жин арх, 156 литр чангаазны бренди, 106 литр жүжигчин шүүсийг ашигласан байна. Мөн түүнийхээ аврах том савыг сорвол болон ягаан шүхрээр чимэглэж амсар дээр нь тарвас тавьжээ. Justin Bieber Канадын алдарт дуучин Justin Bieber 14 удаа Гиннесийн номонд бичигдэж байсан юм. Spotify дахь 7 хоногийн хамгийн алдартай дуу, YouTube-ийн хамгийн их хандлттай сувг. Гэх мэт шалтгаануудаас гадна тэрээр хамгийн олон дизлайк авсан уран бүтээлчэрж нэрлэгдэж байжээ. Түүний Baby дунд 11 сая хэрэглэгч дургүй гэсэн байдаг. Гэвч саяхан 2018 оны сүүлээр YouTube-д оруулсан бичлэг нь тус амжилтыг эвдсэн байна. Vin Diesel 2013 оны 11-р сард галзуу хурд киноны од жүжигчин Vin Diesel нь нас барсан киноны хамтрагч хамгийн сайн найз Paul Walker-т зориулан Facebook-т пост оруулжээ. Уг пост нь 8 сая гаруй лайк авснаар Facebook дэх хамгийн алдартай пост болсон юм. Жүжигчин Jackie Chan Инэдмийн тулаанд киноны баатар Jackie Chan орлон тоглогчгүйгээр хамгийн олон удаа өөрийн биеэр үзүүлбэр хийсэн жүжигчин юм. Жүжигчин Jackie Chan орлон тоглогчгүйгээр хамгийн олон удаа кинод тоглосон жүжигчнэр шалгарсан байна. Роберт Дауни Jr. Алдарт жүжигчин Роберт Дауни Jr. нь хятадын шүтэн бишрэгчдийн ачаар тус номонд багтжээ. Тэрээр 48 насныхаа төрсөн өдрөөр анх удаа хятад улсад жочилсан бөгөөд тухайн үед 5339 фэнүүд нь түүнд өөрсдийн гарын үсэгтэй ил загтлыг гардуулсан байна. Модона нэлээд хэдэн удаа тус номонд бичигдэж байжээ. 1996 онд Evita Musical-ийн үеэр Модоногийн бүтээсэн гол дүр нь 85 өөр хувцас сольж өмсдөг. Улмаар тэрээр өмссөн хувцсныхаа тоогоор дээд амжилт тогтоожээ. Үүнээс гадна жүжигчин бүсгүй өсний засалт 42 удаа, эмгэн 56 удаа, малгай нь 39 удаа солигддог байна. Мөн 2014 онд болсон үдшилтээр дуучны 440 шүтэн бишрэгч Модона шиг хувцалж байжээ. Дуучин Shakira Колумбийн нэрт дуучин Shakira нь дэлхийн хамгийн анхны 100 сая лайк авсан Facebook хаягтай хүнээр тодорч Гиннесийн номонд бичигдэж байжээ. Үүнээс өмнө тэрээр Америкийн нэгдсэн улс дахь хамгийн их борлуулалттай Испани цомог, хамгийн сайн борлуулалттай Испани дуу зэргээр 2 удаа дээд амжилт тогтоож байсан юм.